сайн байцгаана уу. За тэгээд энэхүү бичлэг хийхдэггүй болов гэж би дотроо бодож ирсэн. Тэгээд үнэхээр хийхдэггүй бол маш олон хүмүүс хохирсон, маш олон хүмүүс өөр зээл тавин байж биндигийн сургалт руу орж мөнгөөрөө хохирсон болохоор биндигийн өмнөх амьдрал бинди юу юм хий юм бэ гэдэг талаар энэхүү бичлэг маань эхэлж байна. За тэгээд бүгдээ эхэлцгээе. Хамгийн эхлээд энэ ерөөсөө энд байгаа энд ингээд 30 яаж байгаарэ төрүүлгээр нийтдээ 32 зураг 32 одоо ийм скриншот байгаа. Тэгэн готлоо энэ дөнгөж манайхаа мэдээллийн 10% гэж хэлж болно. Гэтэ 10% бараг л хангалттай болов уу гэж би бодож байна. За тэгээд бүгдээ нэг бичлэг үзцгээе. За энэ болохоор яач вэ? Энэ болохоор тухайн биендигийн хичээлд ороход иймэрхүү юм байдаг байна. Амжилтын тухай, таамаглал, баялагын сорнос, төгс төгөлдрийг хүлээн зөвшөөрөх гэдэг энэ сонин солиотой үний өдрийн тэмдэглэл нэг юм балаа юм. За энийг бол одоо яг нэг дотор нэг хүн бол ингэж явуулсан байна. За тэгээд ингээд оюун ухаан гэж оронготлын бичлэгнүүд. Тэгээд бичлэг үзээд баяжин гэж юу байх вэ те? За одоо жишээлбэл энэ бол одоо ингээд 44 өдрийн дараа онгоно гэдэг тийм 65 өдрийн дараа unlock найл гэдэг нэг иймэрхүү бичлэг байгаа. Ер нь бол одоо элбэг хангалуун гэж шиг те. Бие үнснийг элбэг хангалуун гэдэг юм байх. За мэдгүй. За тэгээ ямар ч тач нэг ийм юм байгаад байгаа манайхаа. За тэгээд энэ бичлэг бол одоо яг биендигийн сургалтны юмнууд байна шүү дээ. За одоо энэ хүн бичлэг явуулсан гэж байгаа. Үнэхээр би юм сурыг гэж л орсон. Үнэхээр тэгж л бодож байгаа шүү дээ. Эхний 1-2 хичээл нь бусд нь бүгдээрээ тэд хоногийн дараа сарын дараа нэгдэнэ гэж өстой амар. Надад зөндөө манифестийн ном байдаг. Гэхдээ энэ хүүхэн номноос илүү юм заах байх гэж бодсон хоосон хичээлүүд. Сар бүр карта татаж авахгүй бол автоматар шууд данснаас авдаг юм бэлээ. За ингээд чата хараараа мараараа гэдэг ингэсэн. За энэ дараагийн одоо ESS-н. За тэгээд part 2-оор үргэлжлүүлье. За тэгэхээр part 2. Хай. Чи маш зөв юмны эсрэг дуурч байгаад баярлалаа. Наад тэнэг хүүхний чинь цаад атгах санааг би мэднэ. Нэгэн цагт найзалж явсан их бузар шингэсэн хүүхэндээ. За тэгээд найзаа зөв сонгохгүй бол ингээд эсвэл найз чинь зөв явахгүй бол найзын талаар мэдээлэл өгдөг. Найзууд нь өгдөг байх нь шүү дээ. За мэдэх хүүхнүүд нь мэдэх байх уу? Хар нялхаараа бие үнэлж ирсэн ах уу? Манай 10 жилийн найз хүнтэй найзалдаг байсан. Би найзтайгаа сүүлд буюу 22 тоо 2010 онд уулзаж байхад энэ охинтой нэлээд зузаан найзалдаг болчихсон байсан юм аа. Тэр үеэс надаас 4-5-аар дүү гэхээр жоохон байсан. Яг харахад бол тэгж хэлэхээргүй өчнөө юм үзчихсэн. За бараг л тэр үеийн мэрэгжлийн ийм хүн байсан байна. 13 дугаар хороолоос цаашаа яваад байдаг эрхүүгийн амралт ч илүү юу илээ тийшээ явж бие үнэлдэг байсан. Тэр үеийн бие үнэлдэг хүүхнүүд нь мэдэн дээ. Энэ муухай бузрын хүүхнээс болж найзтайгаа холбоогүй болсон. Тэгээд одоо ичихгүй ярьж илж байгаа нь харахад бүр өмнөөс нь ичиж өгмөр. Нэг охинтой гэр бүлтэй хүнээс хүүхэдтэй болоод гаргасан. Нөгөөх нь эмч хүн байдаг гэсэн. Шантаажлсаар байгаад нэг өөрөө байртай болоод нөгөөхөө зараад Америк явсан санагдчихэв. Монголд шинэх газаргүй болсон байх гэж боддیں۔ Их ч олон эрийн өвөр дамжиж эхнэр хүүхдийг нь доромжилсан хүн яаж Монголд амьдрах вэ гэж байгаа. За тэгээд над руу ингээд залуугийнхэн зургуудыг явуулсан. Голны бузар байж худлаа яриад хоолоо олж идэж амьдрна гэдэг нэрээ арай биндрия. За энэ бол биндриягийн залуу үеийн зураг байна. За одоо тухайн үед байжсэн зураг ба шүү дээ. Мөн байгааз манайхаа одоо өөр хүм гээд дараа нь тэгээд охин. Ер нь бол нүдээс сэтгүүлсэн юм шиг байлээ. За нэг ийм охин байжээ. Амшигтай. За энэ бол одоо бас нэг ингэ сургалтанд орсон юм байна. Хай би хаах DVA гэж курс зарж байхад нь худалдаж аваад орж байсан юм а. Бараг 1 жил гарангийн өмнө тэргүүрээ бас нэлээд мөнгө олсон. Тэгээд тэр нь бас жаахан асуудал үүсээд нэг хэсэг юм болсон юм. Тэгээд хүмүүс ч сонирхоо болоод явцгүй болонгууд нь өөрөө энэ магн сургалтаа гаргаж ирсэн. Тэрнээс биш анх бол DVA гэж курс зарж байсан юм а. Эхлээд Америкийн одоо яг ийм юм байдаг гэж байгаа байхгүй. Тэрийг зарж ийсэн нь өөрт нь жоо ашиггүй болонгот нь энийг юусоо монгол хэл рүү хөрвүүлээд зарж эхлэе гэдэг атгах санааг биендээ гаргасан байна. Тэгэхээр энэ маш аимшигтай зүйл байгаа байхгүй юу? За нэг тиймэрхүү. Тэгээд ингээд юу хаар угаасаа ингээд хүмүүсийн ингээд
орсон тийм ээ тэр одоо биндигийн хараалцсан юмуд нь гарч ирж байгаа юм л та. Тэгээд нэг ингээл энэ болохоор нөгөө анх нөгөө нэг юм $547 тэр DVA гээд Америкт байдаг тэр одоо ордог юм юм байна л та. Одоо ингэж яг адилхан ер нь бол систем бол яг адилхан. За бусад хүмүүст ямар байсан юм бэ? Надад л байдаггүй. Эхлээд сурчлагаагаа хийхдээ бүх юмыг заагаад чиглүүлэн хүн бүрд орлого олох боломжтой гэж байсан боловч орсны дараа видео хичээлээ үзээрэй гэж байд юм билээ. Тэр хичээл нь яах вэ? Ер нь хэлтэй хүн бол баг өөрөө YouTube болон төрлийн платформудаас ороод үзэхэд байсан юм билээ. Гэхдээ анх би хичээл дотор нь юу байгааг мэдэхгүй байсан болохоор айгүй өндөр хүлээлттэй авсан юм. Ерөнхий ойлголт бол сошиал орчинд аккаунтаа хэрхэн хөгжүүлэх вэ, хамталт хэрхэн цуглуулах вэ гэсэн л утгатай видео хичээлүүд. Зөндөө их бэлэгтэй олон зүйл дагалдуулсан, дунд нь рилүүдийн темплейтүүд байсан. Тэгээд угаасаа за яшиг буйнаараа болгоё гэж хайсан. Энэ тухай үзээ зөндөө хүмүүсээс энэ DVA гэсэн сургалтыг авсан баха. Гэхдээ хамгийн игдүү үргэд байгаа DVA-ийг аймаг сурчлаад биднийг тэргээрээ мөнгө би ингэж л мөнгө олоод алаад байна, хятад байна гэд байсан. Тухайн үедээ IG Facebook-ийн хайлайтсан хэсэг DVA гэж юу вэ? Хэрхэн ажиллах вэ гэсэн баахан мэдээлэл видео энэ төр байсан. Одоо тэднээс нь нэгэнч байхгүй бүгдийг нь устгачихсан. Угаасаа хэдэн хүний тархийг угааж хэсэг мөнгө олж байгаад энэ явцгүй болчлоо өөр сэдв рүү орё гэд ийшээ орсон баг та. Юу болоод. За тэгээд сайн байна уу? Бинди ганы дижиталыг анх 2024 онд авч байсан. Бинди өөрөө ч 2024 онд гарч ирээд удаагүй байсан бөгөөд тэр үед нь 500-аад гишүүдтэй байсан байх. Одоогийн шиг Scroll дээр биш Facebook групп дээр юмудаа оруулдаг байсан. Анх яг мэдээж мөнгө олох хүсэлтэд орж байлаа. Тэр үед Scroll дээр өөр групп байдаг байсан. Дандаа гадаадууд ер нь байдаг монголчууд бол баг байдаг байсан байна. Тэгээд биндигийн өөрийнх нь Magen Digital намайг анх админ хийдэг бол биш өөр бүр анх дижитал маркетинг Scroll-ээр гаргаж ирсэн хүн гээд Америк эмэгтэй байдаг байсан. Тэгээд $547 ороод хичээлдээ үзэн. Гэхдээ тэр нь англи хэл дээр гэж байгаа байхгүй. За одоо үргэлжлэх дараагийн партаас. Эмэгтэйгээс $547 ороод хичээлээ үзнэ. Гэхдээ тэр нь англи хэл дээр хэл мэдэхгүй хүн бол ер нь хэцүү. Тийм болохоор тэр Scroll дээр байгаа хичээлүүдийг бинди өөрөө монгол дээр бичлэг болгоод YouTube дээр оруулсан байсан. Хаалттай зөвхөн мөнгө төлж авсан хүмүүс л үзэх боломжтой буюу YouTube дээр аналист дээр постлсон гэсэн. Тэр линкийг тэр хүн явуулаад шууд үзэх боломжтой. Тэрнээс өөр паблик хүмүүс үзэж болохгүй гэсэн. За тэгээд авсан үзэх боломжийг уг нь амар гоё юм шиг юм яриад байсан. Хичээлийг нь үзсэн чинь сайн ойлгоогүй. Үнэхээр ойлгомжгүй тайлбарлаж ярьж байсан. Ороод нэг ойлгоогүй болохоор өөрөө тусдаа энэ тэндээс хайж үзээд бас тэр Scroll-ийн англи дээр байдаг бичээлүүдийг нь үзээд жоохон ойлголттой болсон байд юм аа гэж байгаа байхгүй. Тэгээ ерөнхийдөө 2200 хүнийг тижээж байна. Ингэж их өөрөөсөө өгдөг хүн байхгүй гэж яриад үнэхээр гайхаа сууж байна да. Тэр илсэж байгаа хүмүүс нь анх сая 600-аар ороод нэмээд бүр хүн илсүүлээд тусдаа 400-ка нэмэлтээр өгч байхад хүн өөрөөсөө мөнгө авч байгаа Монголд над шиг хүн байхгүй энэ төргээд нэр үнэ бүтэхгүй юм билээ гэж. За дараагийн зураг. Сайн байна уу? Би бас биндигийн талаар мэдээлэл өгөх гэсэн юм аа. Гэхдээ миний нэрийг мэдээллийг нэр устан сошиал битгий тавиарай гэж. Би энэ хичээлүүдийг нь бас ингээд итгээд ороод хохирч болсон. Тэгээ энэ хүүхнээс хичээлүүдийг нь үзэж сонирхоод яг хэрэгтэй чухал хичээл ер нь байгаагүй. Энергийн хүч, манифест хийх арга энтергээд хідэн менютэй тэгээд буцаалт хийгээд үнэнг нь бичгээр өөдөөс ийм юм бичээд суугаад байдаг хүн. За тэгээ юу гэж бичсэн бүгдээр харцгаая. Сайн байна. Үнэхээр уучлаарай. Би группт боо юм болж орж ирсэн. Ээжигээ энэ биндиг ярьсан юм биш үү? Sorry. За. Ээжигээ ингээд юугаад нөхртөөгөө муудалцсан байраа орж ирсэн. Үнэхээр их усүрээ одоо үүсхийгээд нөхөр өгөхгүй болохоор ээжээсээ зээлэн байраа орж ирсэн. Таны сошиал дээр ярьж байгаа энд цааж байгаа хоёр ч үнэхээр хоорондоо хавцалдахгүй байна. Над шиг гэртээ хүүхдээ хардаг ээжүүдийг болон хүмүүсийн тархийг бас арай л буруу угаагаад байгаа юм шиг байна. Энэ болгонд чинь итгээд олон хүн хохирч байна. Нөгөө талаараа би бүх хичээлээ үзээгүй л дээ. Гэхдээ эхний хэдийг үзэл MDA-ийг зарж мөнгө олох юм байна гэж ойлголоо. Манай найзууд бас орё гэсэн би
болиулсан. Би хизэж ийм сургалтыг цааш нь зарж чадахгүй. Дараа нь тэр дотор хайртай найзуудаа юу гэж хэлэх билээ? Бүгд над шиг өөр бэлэн бүтээгдэхүүн байгаа гэж орж ирэх болохоор би санал болгож чадахгүй. Та зүгээр миний мөнгийг буцаагаад өгч өгөхгүй. Гуйж байна. Тэр бүмтэн ганц миний мөнгөөр тутахгүй байлгүй дээ. Тэгээд бүх группээсээ блок хийчихээ гэдэг ингээд дансан явуулсан юм шиг байгаа юм. За үргэлжлэх дараагийн партаас. Тэгээ ийм ингээд юм битсэн чинь өөдөөс нь сайн уу ихлүүлээчгүй байж бууж өгөх гэж байгаа юм уу? Гүлэг буцаа олголт байхгүй шүү. Учир нь энэ бол дижитал бүтээгдэхүүн байгаа. Нүүрэнд анхааруулж бичсэн. Тиймээс та энд ирсэн л юм чинь одоо цаашд гүнзгий сураад үйлдэл аваарай гэж хүсье. Бусдын үгийг сонсож өөрийнхөө амьдралыг шийднэ гэвэл та хизээч өөрийн амьдралаар амьдрахгүй шүү. Намайг ч бас анх ихлүүлээд хинч дэмжээгүй. Тэгсэн ч би сэтгэл зүрхэд дагаад бусдын үгийг сонслохгүй л уураа хийсээр л байсан. Өөрийнхөө амьдралыг босгосон шаатын гүлгч. Хэрв сургалтаа зарахгүй гэвэл өөрийн дижитал бүтээгдэхүүнийг гаргаараа. Энэ илүү тохиромжтой шүү дээ. Гшас. Эзэж иймэрхүү дижитал бүтээгдэхүүн гаргаж чадахгүй орж ирээд шууд мэдсэн болохоор буугаад өгсөн байна. Энэ актемоос 10-аас 20% үнэхээр хичээлүүд оролдоод амжилт гаргахад магадлал. Үнэхээр хичээгээд оролдоод амжилт гаргах л магадaltaй. Би өөрийгөө бодоод мөнгө авъя гэж бодсон бол найзтай оруулаад авах л байлаа. Даанч би тэгж үнэхээр хүмүүсийг хохирож чадахгүй. Би тэгвэл зүгээр 75% аваад эндээс гарыг төхөө орсноос хойш хэдэн өдөр юу хийчихвэ гэж стресслээ. Ядуу хитэн монголчуудынхаа тархиар бас хөөхөн наадаа та бол мөнгө хийж байгаа чадаад байгаа штэ. Юу хийчихвэ гэж энд комент бичиж байгаа хүмүүс ч бас нэлээд харагдах юм. Цаашаа хичээл үзэх үнэхээр сонирхол төрөхгүй байна. Уушлаараа 75% байж буцааж авъя гэсэн чинь. Яагаад хүмүүс хохирно гэж энэ хэсгийг ерөөсөө ойлгосонгүй гэж угаасаа энэ юу гэж ойлгодгийг энэ эргүү биз та. Миний лоер чинь бие үнэлэг чинь юугаа мэддгийг юм сураад бизнесээ босгоод эсвэл яагаад хүмүүс юм сураад бизнесээ босгоод эсвэл аффилиат хийгээд комиссонд орохоор хохирч байгаа юм уу? Энэ бол хүн бүрийн сэтгүүгээс л хамаарна. Буцаан олголт байдаггүй бол хичээлээ үзээд өөрийгөө ялах дийлэх гээд үзээрэй гэж хүсье шаадэ. Өөрийгөө яаж дийлнэ гэж юу хуцаад байгаа юм бэ биэндээ? Би бас ядуу байсан хүн шүү дээ. Энэ уур чадварыг сурч мэдснээр би онлайн орлого олсон. Яг үн шиг маш олон хүмүүс олж байгаа. Яагаад өөрийгөө ялан дийлж байгаа хүмүүсийг өөрөөсөө ялгарлан үзэж байгаа бэлээ? Та бид нараас юугаараа дутуу вэ мутуу гэж. Юу мал юм яриад. Тэгээд чиний баян амьдарч байгаа чинь тэр нэг гадаад нэг өвгөн чинь л үсттэй гөлгөө мөнгөний өгөлдөө гөлгөний шүдмэнэ. За тэгээ одоо энэ бол бүр маш хэцүү, маш амар мэдээлэл манайхаа. За энд намайг залж мөрөөд миний найзлуудаа унтаад таахаа. Тэгээ Сиэтлд иргэн гэдэг залууг сааж амжраад тэгээ сургуулсаа хөөгдөд тэгэн гутал иргэн хуурч нэг трак байдаг залуу дагаад илээд ирсэн. Тэгэн гутал энэ дээдлийн иргэн энэ хоёр өөр хүмүүс шүү. За энэ бас гэд тэр залуу хүүхнийг хөөрхий санагддаг. Одоо энэ доотлын шинэ их хөөрхий санагддаг. Эхнэр хоёр хүүхэдтэй байсан салсан. Тэгээд биенди өстө хамаг мөнгийг нь хуу амсан да. Тэр уугийнх нь одоо их чинь бас энд байдаг биендийг үзэхгүй. Тэр болохоор уута байх үедээ над руу амар уртын бичиж уучлалт гуйж байсан. Биендээ чинь Германд өссөн 6 талууд одоо яваад 17 18 дот буцаж ирсэн ч юм уу. Ээж нь Герман өгөнтэй суугаад нэг эрлийд дүүтэй биендээ харт тамхичин гэж байгаа. Анх над дээр ирээд ирснээр нутгийн юмнасаа гээд хаахаа би гайхаад юу гээд тэгсэн чинь тэгээ харт тамхичин гэдэг нь мэд нутгийн юмнасаа харт тамхинасаа гэсэн юм байгаа байхгүй. Тэгсэн чинь юу гээд тэгсэн чинь харт тамхи татсан мэдчихсэн. Тэгээ Монгол бүр амар юм шиг байлаа. 2017 онд энд ирэхдээ л Монголд харт тамхичин байсан гэхээр тэгээ надаас бүр нэхэд болдгоо. Би татдаггүй болоод татдаг нэг залууг дуудаж өгсөн. Тэгээд тэрнийгээ дагаад хэсэг нэмэрсэн 2-3 хоног. Эвгүй тийм донтой юм билээ. Нөгөө залуу нь гээд илээд одоо ийм ресторанта миний их чинь найзл байсан. Биендээс л найзлахаа болсон. Ичмэр найз нь гэснээ миний нэр ашиглаад баахан гутаасан. Сүүлдээ миний дээдэлдэг залуутай унтаад тэгээд хангагдсараад тэр залуу болохоор унтсан юм байхгүй шүү. Найз чинь л үдсэн би юу гэж тоох юм бэ гэдэл байсан да. Биендийг болохоор найзлууч нь амсан ч гэлөө амар зэвүүн инээж бариад тэгээд би өстө үздэггүй болсон доо. Тэр слуудаа ч сайн байсан. Харамсалтай тэгээд салсан гэж байгаа. Тэгээ энэ бол бүр үнэхээр аимшигтэй. Биендийг зүгээр л амилсан бүг чөтгөр байгаа байхгүй юу? Хараал гэдэг гэж.
Ёо тэг үлийн хэлбэрээр юу л хийгээд энэ да. Ямар л хараал ицсэн юм уушаад энэ да. За тэгээд амар мэдээлэл наас тэр уу гэдэг залуу л бүр сүрсэн гэж байгаа. Нэг хоёр дахь уу шүү. За тэгээд уун сүулдэ хоолны ч мөнгөгүй болоод байраа төлж чадахгүй хөөгдөөд аргагүй ирэхэнд Монгол явсан. Тэгээд би Чикагод ирээд бас яаж зүгээр байх вэ? Эндхийн хитэн хар тамхичдыг дуусгасан. Чикагогийнхан амар хил амтай ховж ивэн амар нэг хорлоод гүтгээд бичээд байждаг газар. Биэндээ хэсэг шуугуулсан. Бас нэг айлын ихнэр ч юм уу нэрээ нуугаад бичээд л байдаг байсан. Байж суух газаргүй болоод бутсан байхаа илээ. Энд нэг юм нь энд байхтаа их. Энд нэг юм нь энд байхтаа. За дижитал маркетинг гэдэг монголчуудаа дуусгаад нэг серв чөлөө залуутаа явж эхэлсэн. Тэр нь энийг хийдэг лөөвөрч. Ваа. Тэгэхээр энэ серв залуугаас дижитал маркетингийн талаар мэдээлэл авсан байх нь шүү дээ. За дараагийн хүн. Энэ ингээ үргэлжлэж байгаа юм шиг sorry. За дижитал маркетингт монголчуудаа дуусгаад серв залуутаа явж эхэлсэн. Тэр нь энийг хийдэг л өөрсөн 6-7 сар хамт амьдраад хар тамгиадтад энэ юмыг нь заалгасан. Анх бол дижитал маркетинг гэж эхэлсэн. Тэр бол яг бодит ажил байж болно. Гэхдээ тэрийг заах нэрээр бусдыг залж байгаа нь муухай. Буруу аргатай наа чин хизээч засрахгүй хүүхэн. Актив академич гэх шиг төгсөө дижитал маркетингээр ажилласан нэг ч хүн байхгүй. Зүгээр дараагийнхаа л уурдад байгаа. Манифест гэх шиг оюун санаагаар тоглож байна. Нарциссист хөө гэдэг ийм одоо чат байгаамаа. За дараагийн хүнийх. Монголоос лигүү түүхтэй ирсэндээ эргэн тойрны хүмүүст болон монголчуудын тархийг угааж байна. Сайхан сэтгэлтэй мэд жүжиглээд наа чин бүр монголчууд дургүй хол байхыг боддог гэж солиороод байсан чинь монголчуудаас доллар аваад хайртай болцсон. Одоо Elite минут юу гэж байгаа. Elite Airline гэх юм уу гэж хөдөөд амьдардаг. 3 жилийн өмнө төрсөн өдрөөрөө ядуу байсан гэдэг нь худлаа найзлуудаа хаягдаад хоосон рентийн байранд үлдсэн. Одоо туризмын байр гэсэн үг шүү дээ. Хуучин найзлууд трак хийдэг, одоо трак барьдаг, биендийгээд маш сайхан амьдруулж байсан. Одоо зүүмээ хийгээл байгаа компьютер нүртэл тэр залуу авч өгсөн. Тэгээ тэрийг бас авч үлдсэн гэж. За тэгээ манай биендигийн шуугуулж явсан үеийн зургууд байна. Нэг шүдэн гоё онгорхой. Гоёг. За ийм л бодрын хүний доор орцсон багшаа гэж солиороо явж байгаа хүмүүсийг би бүр заавчлаарай. За тэгээд түргэн онгорхой шүдтэй гэдээ ярьсан тийм ээ. Ийм байсан байн залуудаа. Залуудаа ч юм уу мэдэхгүй байна. За дараагийн зургийг үзцгээе. With my bestie гэдэг нэг юм гадаадтай ингээ ахуулсан сүүлийн үеийн зураг байна. Тэгээд та бүхэн ингээд байгаа байдал харах юм бол маш сайхан гэрт байх шиг байна. За тэгээд энэ дэлгүүрээс амар худалдаа авалт хийлээгээгүй юу? Нөгөө баян авч өгсөн гэсэн. Энэ бол ижил хүйтэн дэлгүүрийн менежер. Ижил хүйтэн. За мэдгүй. За их чинь бол хүний муу дурлах гэсэнгүй. Би ойр харин тал хүмүүстэй эртнээс хойш хэлсээр байтал орцсон байгаа юм да. Хүн нь сайн хүн байсан бол яах вэ? Залуугийн л замнал нь бие unbleached байсан юм билээ. Найз залуу мэдээд бөө хэрүүл бололцоод л байсан. Тэгээд влог хийсэн байгаа да. Ёо их зориг гаргаж чамайг зөв зүйл хийж байгаа болохоор би энд бүр дургу үрээд бичглээ гэж байгаа. За дараагийн зураг. Биндигийн талаар нэрээ нууцч мэдээлэл өргөж энэ хүүхэн үнэхээр амар толгоо угаадаг хүүхэн. Манай дүүг сайн холгож бүх мөнгийг нь үрсэндээ гэр орныхонтойгоо муудалцуулж жил гарan холбоогүй байлгасан. Энэ нөгөө нэг арай нөгөө их чин юм шиг үз. Нөгөө их чин үздэггүй гэдсэн тэр юм шиг гэж магадгүй шүү зэ. Аль хүнтэй буудал амралт зугаалга хоол унд эргүүлдэг хамгийн үнэтэйг нь сонгодог хамаг мөнгөөр нь брэнд авахулсан. Одоо бичлэг болгон дээр нь авахулсан юмнуудыг нь харахаар уур урд байд юм а. Бичлэг хийдэг GoPro, iPhone, iWatch, iPhone утас саарл, Purple iMac брэд явдаг Chanel цүнх, LV цагаан шаргал цүнх энэ төр унаад байгаа Toyota Highlander машин, LV-гийн таавчиг гутал, Gucci-гийн бүс хувцас, Balenciaga-гийн sneaker гээд тоочод байвал үнэхээр дуусахгүй амар шуналтай хэдэн жилийн өмнөөс салж амарсан да. Тэрнээс гадна өөрөө шопинг гэж авсан зүйлээ огт барьдаггүй нөгөө хэдэн холгож авахулсан зүйлсээ бичлэг болгон дээрээ ээлжлээд бариад байдаг да. За тэгээд амтан хүн заллаад
байгаа нь хүртэл чадах л хүүхэн цэвэр зайлан элсэж орсон хүмүүс нь за 2200 хүнийг сая 600-аар бодоход л зөвхөр хамгийн багаар нь бодоход 3 тэрбум 520 сая төгрөг байхгүй. Орсныхан дараа буцаага дагагчтай урамшуулж байна гэдэг ингээд одоо сая 200 хүн өгдөг. Тэгэхээр 2 тэрбум 640 нь бол ингээд тараарсан байх магадлалтай. Гэхдээ энэ бол зүгээр л маш одоо элементарны байдлаар бодсон бодол шүү. Энэ болохоор сая 600-аар ер нь бол хүмүүс илсэн байдал бас маш бага. Тэгээ ингээд бодсон байгаа юм л та. За ингээд 3 тэрбум 520 сая юм 880 сая төгрөг. Ингэсгээд бодоход л ийм л болоод байгаа. Харахаар л нүд хорсоод уур бухимдал төртөгдөө нэрээ шоп хийгээд байгаа тэр олон юмаа харуул дахиад харуулад байтал гэвэл чадахгүй л болов. Учир нь авч хүний толгой угаачгаа шопинг хийсэн болж харагдаад буцаачдаг сураг байсан шүү. Бүх зүгээр дэлгүүрт очоод төр зээлээд манайхаа би ийм бодолтой авал нөгөө магийн дижиталаараа шаачлаа. Манайхаа нас шиг амьдрч чадсан шүү гэж ингээд шүтээ гаргаа те нүд нь ингээд эргэлдээд. За дараагийнх нь өнөөдрөөс сүүл сонсох нэг хүн ингээд сүүл бодлын явдалтай баг биеийн үнж дуудлагаар Монголд явдаг хүүхэн байсан гэж юм сонсогдож байсан. Тэгэхээр манайхаа олон хүн ярихаар үнэн байгааз баталгаатай үг нь мэдэхгүй байна л та. Нэг охин үрээсээ ичдэггүй юм байх таа гэж бодож байна да гэд. Тийшт нэрэн гэсэн хүүхдтэй байж болохгүй байхгүй. Юусад Америк цагаачийн бичиг баримтаар амьдардаг гэж байгаа манайхаа. Энэ айгүй чухал мэдээлэл шүү. Одоо цаг үед бол хэцүү байгаа шүү. Гэмт хэрэг залилан хийсэн нөхдүүд депортлогдоод байгаа шүү дээ. 2200-аад хүн залилсан гэд иммиграшн дээр репорт хийх юм бол доор нь бариад Монгол руу төрхөнд нь буцаагаад депорт хийх бах та. Би данч овгийн сэн санахгүй байна. Одоо илээд байгаа Биндрия ган хуйг илүү Биндрия ган сүхчүүлөө энэ хавцаал байсан та гэж байгаа. Тэгэхээр бид нар Биндрияг ерөнхийдөө бол барьж авах боломж болцсон байгаа байхгүй юу? 2200 одоо хүн ч юм уу эсвэл за ингээд ядчил 100 ч юм уу 500 хүн флойерд болсон мөнгө авах гэсэн ийм наач Америкээс ийм хийгээд байгаа гэх юм бол иммиграшныхын шууд барьж аваад Монгол руу хөөх нь шүү дээ манайхаа. Цагаачийн бичиг баримтаар амьдардаг гэж. Ганц хүн Биндрия. Ээж нь охин Монголд байдаг да. Энэ нэрээрээ цагаачд бүртгэлтэй байдаг шүү. Америкт одоо Лос Анжелес хотод амьдарч байгаа. Цагаачийн албанд овг нэрээр нь зурагтай репорт хийн 2200 гаруй хүнийг Америк нэгдсэн улсаас залилаад байна гэдэг баталгаатай нь хавсаргаад өгөхөд л ачигдаад Монголд ирнэ шүү дээ. Эсвэл Америк нэгдсэн улсын элчимс ч юм уу гэж байгаа байхгүй. За тэгээ ирэхэд бол би хүлээж заяа. Цагтаа мадад өгнө гэдсэн гэсэн ирээд өгөөрэй за. Хараал ийцэн болгооч. За дараагийн биелэлээр энийг одоо явуулъя дөө. Сан Франциско, Cool Mongolians гэж. Пакистан билүү Индианч билүү найзлуудаа тэр цэлүүгээ тендерээр олсон. Өмнө бас зөндөө олон цэлүүдэд тендерээр явдаг байсан. Байранд нь зураг авалт нь тэр худлаа яриад байгаа бичлэг оруулдаг байсан. Өмнөх амьдрал нь шийт байсан. Наадах чинь давхраагүй шаал өнгөр дид байсан штэ гэж байгаа байхгүй. Бас нэг Монгол трак барьдаг цэлүүдэд яваад баахан брэнд зүг хахуулаад байдаг гэсэн мэднэ. Тендер гэснээс нэр би тендер ашигладаг байхгүй. Ганц би хүн юм чинь тендерээр ингээд хүмүүнтэй бас гоё танилцаад тий магадгүй гоё ингээ үерхээж ч юм уу гэрэл хийх юм байхгүй. Намайг ч бас тендерээр чинь бас тендер янхан махан гэсэн байлаа шүү. Болохгүй шүү. Тэгж болохгүй ш. Тендер гэдэг аппликейшн ч өөрөө хүмүүстэй танилцдаг аппликейшн. Ганц би хүн байна. Би ямар ихнэр хөвгтэй жараар нь яваад байгаа ш. Тийм үстэй. Тэгж хүнийг тэгж бас сэлж болохгүй шүү. Би тийм юм зөндөө сонсч байсан. Намайг тэгж ярьдаг гэдгийг. Тэгэхээр Tinder гэдэг аппликейшнийг ашиглаж байгаа бол ашиглажлаа тийм үстэй. Яг энэ Tinder-ээс ингээ олсон залуу бол бас надад бол ерөөсөө хамаагүй санагдчих. За дараагийнх нь. Одоогоос 2-3 жилийн өмнө наад Бенди чинь угаасаа амар мөнгөний хүүхэн найзлуу нь үүлээ үзэ трак бариад хідэн дотоор үүлээ үзэд 14-өөс 20 хоноод ирэх үед гэртээ байх үед олсон мөнгийг нь брэнд болгоод шоуд ингээ хөөгөөд 2 жил хамгийн үнэтэй байранд амьдраад өөрчлөлтөд зугаацаа сүүлдээ найзлуугийнх нь ар гэрийнхэнд хөөгдөөс салсан залуугийнх нь нэрийг нь хилээд явах те салсандаа бүр хаппи байгаа олон ирчүүдийг хүлэгдсэн байх уу цоо ирвэл бол хүн биш ээ гэсэн баг. Тэгэхээр трак болдог залуу бол байна те тэрслөө надтай холбогдчихсан хөрх юмт бас хэцүү л байсан баг та.
Энэ биендээ гээд байгаа хүүхний талаар хуудсандаа бооцолж байгаад сурагчийн сэтгэлдлийнх нь 90% нь өөрийнх нь жинхэнэ хаягнаасаа биш хаягаа нууцлж аваад битсэн байдагнаас үнэхээр тэр сурагч нь үр өгөөж олоод байгаа юм бол өөрийнхөө хөгжүүлсэн аккаунтад бичээсэй. Үнэн штэ бичээч. Нэг ч тийм юм байхгүй штт. Дээрээс нь тэр бичсэн юмнууд нь нэг ч утга зүйн найруулга эмх зэгц алга ChatGPT-гээр бичүүлж байгаа бол айтайхан промпт өгөөж бичүүлээсээ энэ талаар бас дурдвал гэд. Харин тийштэй манайхаа. Ер нь бол үнэн бохгүй юу? Үнэн. Тий. Хөгжсөн юм ер нь юу байгаа юм бэ? Яг хэн хөгжсөн юм бэ? Хэн хөгжсөн? Тэр талаар чи гоё дэлгээл гараад ирэх юм бол би зүгээр ойлголоо. Яаж 2200 үнээс 1000 үн нь бол амжилттай юм байна гэж чимээг алга болчихсон заяа. За тэгээд сайн байна уу? Биндигийн сургалт гिचээ зээл аваад орчихсон тэнэг хүн байна өө. Хэдэн сарж болчихоо юу ч олсонгүй царай гарахгүй мөнгө олно энэ төр гэд байсныг оруулж мөнгө олох байсан юм байна. Би бинди гэж мдээгүй дургу байсан юм уу? Тэгээд өөр нэг хүүхэн гэрээсээ уцаар хичээл зан энэ гэхээр нь орцсон чинь тэрний данс руу мөнгө орсон юм байлээ. Тэгээд буцаалтаа авъя гэхээр би аваагүй гэд наа блок хийсэн юм уу? Хаяг нь өөрчлөгдсөн бүгдийг нь устгаад алга болсон. Хариу байхгүй болсон. Энийг битгий орхиороо гуйж ин гэрээхэнтэйгээ хэллээгүй орцсон мэдвэл алуулах бах уу. Буцаалт авсан гэх хүмүүс нь ч хотлоо шүү. Ямар ч арга байхгүй махтаа гэсэн юм. За тэгээд ер нь бол биндигийн талаар хүчүүхэн 10% надад ирсэн мэдээллийг би та бүхэндээ үзүүллээ. Тэгээд өмнөх амьдралдаа ийм байсан хүн ер нь одоо тэгээд аягүй сайхан багш болоод амьдарч байгаад нь үнэхээр миний бол зүр үнэхээр инээд хүрч юм. Ингэж болохгүй шүү дээ тийм үст. За тэгээд биндигийн талаарх бичлэг одоо биндигийн будрын амьдрал гэдэг бичлэгүүд ингээд дуусчихна. Одоо дүгнэлтийн хэсэг орно. За тэгэхээр дүгнэлт биндигийн сургалтанд орж мөнгө алдсан маш олон энэ 2000 гаруй энэ хүнд хүмүүст бол маш их харамсаж байна. Нэгдүгээр, хоёрдугаар гэх юм бол буцаалтаа өгөхгүй гэсэн. Гэхдээ би та нарт буцаалтаа яаж авах вэ? Яаж биндийг барьж авах вэ гэдэг аргыг нь энэ бичлэгнүүд дээр хэлж өглөө. Тэгээд цагаачаар амьдардаг хүнийг бол ингэж лойр хийсэн мэдээллийг хөрвүүлэхэд иммиграшныхын шууд барьж аваад Монгол руу явуулах. Монголд ирсэн та нар ёстой л нэр олж авч жагаад мөнгөө буцааж авах боломжтой байна. Боломж хаач байдаг? Боломжгүй зүйл гэж үгүй. Наа чи яах вэ? Одоо Америкт ингээл амар мунд би хизээж баригдахгүй гэсэн бодолтой л байгаа. Бас нөгөө төвөр ярихад эмэгтэй хүнийг маш дутуу өсгөх нь ийм л одоо үр дагаварт хүрэж чинь. Тэгэхээр эмэгтэй хүнийг ч бай, эрэгтэй хүнийг ч бай ер нь дутуу өсгөх, битгий дутуу өсгөхөөр ер нь аль болох дүүрэн өсгөж өгөх юм бол энэ дутуугийн комплекс гэдэг зүйл бол гарахгүй болов уу гэж би бодож байна. Ер нь биндийг ч гэсэндээ би амар өрөвдөж байна. Дутуугийн комплекстэй юм хүн дутуугийн комплекс нөхөхийн тулд лойр хийгээд ингээм амьдарч байгаад нь бас өнөхөр харамсаж байна. За тэгээ биндигийн талаарх яриа энэ үрээд өндөрлөж байна манайхаа. Дахиж биндийг ярихгүй би та бүхэн биндигийн сэрхэн мөнгө авах талаар хэлээд өглөө. Тэгээд дараагийн хүмүүс гэртээ хүүхдээ хардаг ээжүүд эсвэл хөгшин хүмүүс эцэг эхчүүд ээж аавуудаа сайн анхааруулаарай хүмүүсээ залуучуудаа бас гэртээ ганцаараа сууж байгаа их нэртэй ирчүүд байх юм бол бас энэ бичлэгүүдийг маш сайн үзүүлээд ойлгуулаарай. Хизээч амар аргаар манайхаа мөнгө олно гэж байхгүй. Бид нар бүгдээрээ ажил хийж л мөнгө олно. Бид нар хөдөлмөрлөж ээж бид нар толгоогоо ажилуулж ээж бидний бүх юм ажиллаж ээж гар хөл бүх юм ажиллаж ээж бид нар мөнгөтэй бол сайхан амьдрна. Одоо ингээл хүний тархийг угаагаал миний доор ингэдэг гэл ингэж байгаа маш олон хүмүүс Монголд байгаа. За тэгээд баярлалаа. Тэгээ бинди гэдэг ийм хүний талаар яриа бол энэ үрээ дуусж байна. Дахиж хизээч ярихгүй. Та бүхэнд яаж барих аргыг энэ бичлэгэн дээр хэлээд өгсөн. Та нар бүх бичлэгийг үзэх юм бол дунд нь байгаа шүү. Заяа. Баяртай. Тэгээ монголчууд маань дахиж иймэрхүү юмд битгий л өөрдүүлээрэй л гэж хэлмээр байна тий. Баяртай.